Миний өглөө хөтөлбөрийн урилгыг авчихсан бүлээн аваад хөтөлбөрт маань оролцоод өнөө өглөө надад зөвлөж гэж байгаа. Маш их баяртай. За баярлалаа. Энд үзэсгэлэн гарсан гэдэг би нөгөө сошиалаар үзсэн. Зургийг үзсэн. Тэгээ яг өөрөө үзсэн чинь бүр илүү гоё юм өндөр гоё мэдэрч төрж байна. Өнөө өглөө яаж хэлсэн бэ? За өнөө өглөө юу? За өнөө өглөө өөртөө чи болцсон байсан учраас бэлдсэн. Би болцсон. Болцсон. За тэгээд яг өглөө алхмын нөгөө нэг чухал ажил байдаг. Германы нэг нөгөө хүн бол өдөр алхам өөрийнхөө одоо яг би организм эрүүл хахад байдаг шиг би сэтгэл зүйн эрүүл бас анхаарал тавьдаг. Яач та. Би ч одоо сэтгэл зүйн үнээр депресстэй нийгэмд амьдарч байгаа юм шиг. Яг зөв нөгөө уран бүтээлч хүмүүс өөрсдөө яг нийгэмдээ нэг өөр юм сар түгэж явж байгаа юм шиг. Тийм учраас миний сэтгэл зүй өөрөө цэвэр байх хэрэгтэй байна. Тэгээд тэр нууц маань юу вэ гэхээр би профессионалист болж байдаг. Вау! Өглөөс нэг цаг бичлэг бий заадаг. Дараа өнөөхөр өмнөөс сэтгэлээ зэгцэлдэг. Тэгээд авсан бүтээл болон гоё төрөлтэй, сон гоё өндртэй. Ер нь тэгээд хүн хар боо сэтгэлгүй болчихоор хүн зам мөр тэгшин гэдэг шиг тий. Тэгэл ичдэг штеп амар бурхан шигтэй сүд мэд болдгоо ч гэсэн юм. Тэр ямар юм чигтэй сайн. Юус нь би зураач штеп. Зураач тий. Зураач дизайнер. Бяцлалаас хичээлж одоо эхлэхээс өмнөх чиний уран бүтээл. Бяцлалаар хичээлээ дараа гарсан уран бүтээл байна. За, ер нь бол би өөртөө ихтэй амар олдсон юм байна. Аваазал гэдэг. Энерги яг хаана яаж зөв зарцуулах ойлгохгүй юм байна. Одоо болохоор яасан бэ гэхээр аягүй наадтайс. Эмэгтэйчтэй бүсгүйчтэй уулзахаар аягүй гэж хэлсэн. Өглөөний цай гэдэг хэрэг чих холээ. Өглөө гоо сайхан яаж гэдэг. Зарим хүмүүс надаас асуудаг л чи одоо яагаад ингэж хатдаггүй юм гэж. Яхаараа ингэ хөгшөрдөг юм бэ гэж. Энэ зүгээр марцал асуулт л та. Нэ ч жоо. Тэгэхдээ эмэгтэй юм ч гэсэн ялгаа гэдэг асуудаг. Насандаа юу санагдах байна гэж би боддог. Хас тэгэхээр би өглөө нэмэгчсэн эхлэн дээр 2-3 аяг босоодаг. Хотод байгаа юм аа. Ангасад эсрэгээдэг. Хоёрт нь юу гэдэг вэ гэхээр карг жижигхэн шаардлагатай. Хатгаад иддэг. Яг үг гэхээр цагаан эдэн дотор хүний нөгөө хотоодны бактерийг дэмждэг. Имээр орлуулж шүү. Байхын органик бактери байж байгаа учраас өглөө хотоод нөгөө дэмжлэг карг. Яг хүн болгоны тэгээ гэж юм биш. Ерөнхийдөө хотод амраа тий. Зарим хүмүүс ч хотод дэмжлэгийн тулд өглөө болгоо зүгийн болж байгаа тий. Багш амжилттай тэгээ энэ зэрэг бодог шүү. Миний хувьд бол өсвөл ийм зүйл хийдэг. За уран бүтээлийн хувьд сүүлийн одоо хүний амьдралын үе шатаар чинь надад яг мэдэрсэн нэг зүйл болоод тийм байлээ. Одоо сонсдог дуу гэх юм уу, уншдаг ном гэх юм уу. Яг амьдралын үе шатаар өөрчлөгддөг. Тэгдэг. За тэгвэл уран бүтээлч хүн яг бүтээж байгаа бүтээл бас нэг амьдралын үе шатаар ч үү тий. Өөр болоод өнгөн салхитай ч юм уу. Бас гэдэг. Тэгээ би чи юу нэг жоохоо гэгээлэг юм дуртай байх шүү. Яг үе үеийнхаа бүтээлийг одоо би нэг дор харах зугаатай байл та. Үе цаг хугацаа. Тэгээ хамгийн эмээтэй мэ бүтээлүүд жаахан гол нь нөгөө гол хүний нөгөө гэрэлт тэмүүлж гэрлийг бүсдэд түгэх гэрлийг гэрлээр одоо хин нэгний сэтгэл гэрэл дамжуулах гэдэг мессеж маань бол үлдсэн. Бүх бүтээл маань үлдсэн байна. Одоо жишээ нь тэр намын төвлөгийг одоо навчин донд бүсгүй байна. Энэ бүсгүй жишээ нь миний 2002 оны аж. Би үед багтаа зурж ирсэн. Гайхшигтай үстэй. Одоо бид хараад ингэж байдаг байхгүй. Яагаад миний ингээд гээ гэдэг зүйлээс тий, туяа гэдэг зүйлээс, гэрэл гэдэг зүйлээс холбоог юм болоо. Одоо шинэ булангийн одоо бүсгүй шиг Ягаас тий бүсгүй. Ягаас бүсгүй маань ч гэсэн одоо 2004 онд бүтээлч шүү дээ. Тэгээд ерөөсөө яг ингээд өрөөд авсан. Яг миний зурдаг стил болохоор энэ график уран зургийн чиглэл гэх юм да. Тэгээд зураасан зургийн чиглэл бүтээл байдаг. Тэгээд ерөнхийдөө ихэвчлэн үзгээр төрөлдөг байж байгаа. Одоо 2002 он 2000-ад оноос дандаа үзгээр бүтээл хийдэг байлаа шүү дээ. Тэгээд явцдаа солигдсон. Бүтээлүүд маань ингээд баагаар юу гэдэг Хөдөлгөөнд ороод өөрчлөгдөж байгаа. Одоо энэс чийш гарч байгаа бүтээлүүд бас ондоо. Миний одоо юу гэдэг нь
үйлчлэл бас генерашн солигдоод байгаа юм байна. New generation гэдэг шиг бүр шинэ ирээд байгаа болоо та гэдэг мэдрэмж бас одоо ирж байгаа. Шаргаас өөрөө их одоо юм дотоод ертөнцтэй тий одоо юм нийгмийг аягүй үнэтэй одоо яг ганцаарддаг ч тийм нийгмийн хэрэгжилтүүд мэдээж өөрөлдөж хүмүүсийн нийгмийн шинжилгээний тэр бүтээлтний шингэсэн баг. Тэрийг би бас өөрийнхөө шинжилгээд гаргасан гэж бодлоо. Хоёрт нь нэмээд хэлэхэд яг хоёр хамтдаа гарах гэж байна. чинь харамсалтай нь хүнсэн нэр яваад очсон амжаагүй. Би тэгтээ амлсандаа яг үзсэн юм тэр жилдээ гаргаж амтсан.
ганцаар плегч мэдэрсэн байж болно тийм. Хэрвээ байсан бол гэдэг бодлого бас байсан. Гэхдээ хамгийн сайн нь гэр бүлийн их гэргийнтэй хайртай найз нөхдөд миний бяцхан цамбарлаг өдөр шинээр зарсан бодлын их хэмжээтэй үзэсгэлэн маань ирж үзсэн. Бүтээл гэдэг тухайн хүнээсээ маш их хүч шаарддаг шүү дээ тий. Тэгэхээр яг одоо энэ хэсэгт байгаа бүтээлүүд бол надад ягаад ч юм чамайг ингээд нөгөө ийм гайхалтай ээж гэдгийг чинь мэдрүүлсэн, илүү хайрыг мэдрүүлсэн бүтээлүүд яг энэ хэсэгт ингээд оршсон юм шиг санагдаад байна. За ер нь бол тий. Тэгээд яг энэ болохоор бас нэг хайрын түүхтэй холбоотой гэдэг шиг. Тэгээд хайр ер нь тэгээд хүмүүс яг ингээд бодохоор ихээс бүгд ургадаг тий. Ихээс бүгд эхлэлээ авдаг. Тийм болохоор их хүн айгу амьдралд айгу чухал үүрэгтэй юм болов тий. Амьдралын хамгийн чухал хүн их хүн байд юм болов. Их булган. Их булган тий. Их гэдэг үг бас нэг тийм цаанаач нэг тийм ижилхэн утгатай биш тий. Ер нь бол санаа илэрхийлж байгаа өгүүлэмж яг л нэг зүйлийг тий илэрхийлээд байгаа юм шиг санагдаад тэгээд эхийн сэтгэлийг ер нь бол олон янзаар зурсан байгаа. Гой гэгээлэх хэсэг санагддаг. За дээр нь бас нөгөө холон маань дизайнер өөрөө тий. Яг тэр талаас нь харахад ч юм уу маш өнгөлөг колорфул стилдэг санагддаг л да. Өөрийнхөө стил имиж юу яг ямар мэдрэмжээр хөвлөж бүтээдэг. За бүр нэг тийм амар мундаг стилист бол биш ээ. Зүгээр яхаа тухайн өдрийнхөө сэтгэл зүйн байдалд харуулж хувцалдаг гэх үдэ тий. Би ямар өнөөдөр ямар сэтгэл зүйтэй байна тэр өнгийнхөө хувцсыг өмсдөг. Лим шиг байгаа яг өөрийгөө ингээ анзаархаар. Тий яг эмэгтэй хүн болсон хойно нэг өмд өмсөөч юм уу тий ингээл явахыг бол нэг хүсдэггүй. Эмэгтэй хүн болгон залуу байгаа дээрээ хөөрхөн байх хэрэгтэй. За холонгийн нэг одоо эрхэлдэг ажил явуулдаг ажил тий. Залуу үе буюу бяцхан хүүхдүүдэд маань урлагийн мэдрэмж олох сургалтуудыг явуулдаг тий. Энэ сургалтын үед бол би бол маш их дэмждэг. Яа тэгэхээр өнөөдөр 21-р зуунд яг робот шиг хүүхдүүд техник шиг хүүхдүүд маш их гарч ирж байгаа. Урлагийн мэдрэмж гэдэг зүйл тэр хүүхдүүд яг юу өгдөг вэ? Багш хүний гэдэг нь хажуулаас нь анзаарна. За бүр амар мундаг ардын багш бол биш ээ. Үнэ л үлээ. Тийм зүгээр яг дуртай хүүхдүүдэд хичээл орох бол дуртай. Тэдрээс юу мэдрэгддэг гэхлээр тэд айгуу гоё хэртэйгөө цэвэрхэн ертөнцийн байдаг байхгүй юу? Тэр цэвэрхэн ертөнцийн өөрөөсдийнхөө өгүүлэмжээр амьдралыг илэрхийлдэг. Тэр нь надад таалагддаг. Тийм учраас би зургийн хичээл арах дуртай. Дээрэс нь хүүхдүүд нөгөө байнга ахуйгаасаа суралцж идэг учраас уран зургийн галерейд ч тийм үү те зориултын байр танхимд нэрээд хүний хийж байгаа бүтээж байгаа гаргасан үзэсгэлэн гүзээ сургалтын цуун гэдэг бол айгүй өөр ертөнц байхгүй. Ягаад тэгэхээр хүүхэд хүссэн хүсээг нь одоо 14 нас хүртэл бүх зүйлийг сканердж идэг тархиндаа. Дагам дуурайж идэг. Даалд ухамсартай байнга ингээ хувлаад хийж идэг. Дараа нь тэр нь даалд ухамсар нь эргээд тэр хүний амьдралыг бүтээж идэг. Тийм болохоор хүүхэд ялангуяа урлагаас аягүй их мэдрэмж авах хэрэгтэй гэж би бодод байдаг хгүй. Дээрээс нь сонгодог урдлаг дуур, жүжиг, бүжиг те, балет өөр юу байдیں۔ Тэр бүгдийг баг багт нь хүүхдтэйс үзүүлж явах хэрэгтэй юм шиг санагдаад байна. Бүх галерей, бүх уран зургийн одоо юу гэдэг музей те, өв соёлоо хайрлсан юу байна тэр бүгдийг манай аав ээж нар сэтгэл гаргаад хүүхдтэй цаг гаргаад үзүүлж явах хэрэгтэй. За энэ гарч байгаа COVID-19-тэй холбоотой үзэсгэлэн болон одоо мөн гарч байгаа тэр байна гэдэг үзэх боломжтой байгаа тийм. Яг энэ болохоор их Монголын комплексийн арт галерейд цомоглог гэдэг манай өөрийн галерей буюу Жорон арт галерейд Олимпийн галерейд маань болохоор COVID-19 буюу уран бүтээлчтэй хамтарсан үзэсгэлэн онлайнаар аль нь онлайнаар тий ерөөсөө бүтээлүүдээ YouTube-ийн сайт дээр тавиад онлайн хэлбэрээр л хүргэж байгаа тий. Цаг заваа гаргаад ганц нэгээрээ ч юм уу тий нэх олуулаа биш ирж үзэж болно. Аль нь дэлгэтэй 4 сарын 30, 5 сарын 6 хүртэл үргэлжлэхээр байгаа. За нэг өглөг надтай хамт эхлүүлсэн гайхалтай хоёр урлагаа танилцуулсан маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийг дэрчвчтэй дөөр өнгөрүүлээрээ би бол чамаас маш их хэрчүүлж ин гайхалтай мэдрэмжүүдийг авсан юм чи өнөөдрийг бол начналаад өгнө гэж бодож байна. Би ч гэсэн тийм байна. Тэгээд та бүгдийг хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За тэгээд миний өглөө хөтөлбөрийн маань үзэгчид маска зүгээрээ гараа хариуцахаараа бүгдээрээ хариуцлагатай Монгол иргэд байцгаан шүү. За мөн нэг өдрийг урлагаар эхлүүлээд үзцгээе. Бүгдээрээ
манай хөтөлбөрийн басан зурнуудыг таалан сонирхоос гадна цомрлог үзэсгэлэн болон COVID-19 үзэсгэлэн та бүхэн сошиалаар онлайнаар үзэх бүрэн боломжтой байгаа. За тэгээ магадгүй өнөө өглөө гэрээ цэвэрлэж байгаа бол тэгээ эзэгтэй нар маань хүүхдүүдээ бас хичээл өглөөний цагт бэлдэж байгаа бол нэг сайхан сонгодог тавьж агаад. Тийм. Энэ өглөө гэр бүлийн үйл болгоод гоё эхлүүлээрэй гэж хүснээр байна. За ингээд дараагийн өглөө хүртэл түр баяртай. Баяртай. За энэ бүтээл бол ер нь бол богц. Урлагийн хүмүүний богцоос авч байгаа. Тий яг нь COVID-19-тэй юугаар холбогдож байна вэ гэхээр COVID-19 гэдэг одоо юм дэлхийн нийтийн хамарсан цар тахлын үед хүмүүсийн яг одоо мөн чанар аягүй харагдсан. Хүн яг ямар хүн бэ гэдгээ. Тэгээ яг хүн ингээд яг өгөлтэй нөхөд болохоор яг өөрийгөө боддог буюу яг нөгөө яг хүний яг үндсэн нүүр царай зэсэн зохиодог. Тэгээд тэр үед юу мэдрэгдсэн бэ гэхээр хүн болгон маскнаас хараалтай болсон. Тэгээ маск хамстаад эхэлсэн. Нойлын цаас хамсцсан. Надад ягаад ч юм амар инээдтэй санагдаад хэрвээ бид нар үнэхээр одоо түүнийг төлөө ичдэг юм тийм магадгүй за мэдгүй соёлын хөгжил байхгүй гэж амьдарч байсан бол бид нар нойлын цасгүй амьдарч болчих байсан тийм үү. Тэгээд тэр санааг гаргах тусахыг хошин байдлаар тусахыг зарсан. Хоёрт нь маск Монголд амар ховолдоод сүүлдээ нойлын цас болон өөр ахын бүх гараад одоо бүтээгдэхүүн дэлхийд бараг ховолдож штэ. Тэр бүтээгдэхүүнүүдийг ашиглаад маск хийх одоо баг Facebook гэж юм уу сошиалар аян өрнөлөө штэ. Тэгээ би болохоор нойлын цасаар хийсэн масктай. Нөгөө талбайлах нь нойлын цастай. Тэгээ шалтгаан юу вэ гэхээр энэ богцыг яагаад хийчихвэ гэдэг байгаа юм гэхээр би хэрвээ би одоо шийдтэн ч юм уу те байсан бол
гэдэг шиг энэ нойлоос хавтаад байгаа газар нэг богц задлахыг хүссэн. Хоёрт нь маск хавтаад байгаа. Хин улс хин маскыг өргөж өгөхөөсөө гэдэг мессежийг л өгөх гэсэн. Миний бүтээл үхлийн тухай эргцүүлэл гэдэг нэртэй бүтээл аа. Тэгээд би өөр болохоор Готлерсийн дэлхийн дизайнер. Тэгээд хажуугаар нарийн урлагийн чиглэлээр бүтээл төрөвдөг тийм хүн аа. Тэгээд Кавидарес нэртэй бүтээл үхлийн тухай эргцүүлэл гэдэг бүтээлээр оролцож байгаа. Тэгээд яагаад энэ бүтээлээ хийсэн бэ гэхээр яг одоо дэлхийд маш хүмүүс өгч байна. Хүмүүс өглөөс айж байна. Энэ тэмдгэл үхлийн тухай яригдж байна. Тэгээд миний бодлоор бол үхэл гэдэг чинь яг юу юм бэ? Тэгээд яг тэр мэдрэмж яваал энэ бүтээлээр гаргаж ирсэн байгаа. Нийт талаар үхэл гэдэг нь манаас нэг орон зайгаас нөгөө орон зай руу шилжих тийм аялал шиг тийг санагдсан. Тийм тэгээ яг тэр яг одоо зүрх сэтгэл тэр өөрийн тэр шаналл баяр баясгалантай юу гэдэг тийм тэр бүх юм энэ бүтээл дээр шингээсэн байгаа. Тийм тэгэхээр хизээ нэгэн цагт хүмүүс угаасаа бүхэн тэр бүхээс өмнө та юунд илүү тэ хамсах вэ тэ бүхээс өмнө та юунд илүү баяр жаргалтай байх вэ тэ таны амьдралын утга учир нь юу юм бэ тэ үхэл гээл цэрхээ орон зүгээр төлөв талаар бодоод энэ амьдралаа илүү баяр жаргалтай илүү ад жаргалтай тэ хүн одоо нас орохын цагт хүн дурсамжаал аваад үлдээд явах тэ хүн өөр тэ эд баялгаа ч юм уу тэ эрх мэдлээ авч үлдэхгүй байх. Тэгэхээр хүний өөрийн үзэл бодол тэр хүний тэр тухайн дурсамжил хүнд үлдэн. Тэгэхээр үхлийн тухай сайхан эргцүүлж бодцгоо гэсэн санааг төшөөсөн байна.